Сайн байцгаана уу? Өнөөдөр хамтдаа 7 хоногийн ревю буюу weekly review-ийн талаар ярилцъя. Weekly review гэхээр эргэж санах, дүгнэх гэж хэлж болох байх. Тэгэхээр ер нь бол 7 хоногийн дүгнэлт гэд монголоор хэлвэл болох байхаа. За 7 хоногийн дүгнэлт яагаад чухал юм бэ? Бид нар маш олон зорилго хийх хүсэж байгаа зүйлсээ төлөвлөдөг, урдчлаад тэгвэл эдгээр зүйлийнхээ явцаа шалгахгүй бол бид нар ямар ч гэсэн тэгэл явж ин да, хийж ин да, эсвэл асуудал гараад амжихгүй бол за нэг хийж байгаад хийндээ гэд тэг яваад байдаг. Гэтэл бидний нөгөө зорилго маань нэг л өдөр биднээс бүр холдчихсон. Эсвэл ерөөсөө огт урагшлаачгүй байж ах жишээ нь. Зорилго дээр нэг бас бидний бодож явах ёстой зүйл гэх юм бол таны урт хугацааны зорилго руу тухайн 7 хоногийн зорилго чинь хамаарч гин үү? Тэрийг бас шалгах хэрэгтэй. Тэгэхээр та ирээ дэвтэр дээрээ бичдэг бол ингээ бичиж болтос. За энэ зорилго маань миний 7 хоногийн зорилгод энэ 7 хоногийн зорилго маань миний одоо урт хугацааны зорилгод хамаарсан юм уу? Чи бол миний сарын зорилгод хамаатай юм уу? Гинтийн одоо хин нэгний гуйлт одоо өсөлт байж болно тий. Тэгэхээр тэрийг бас ялгаж салгах хэрэгтэй гэсэн үг. 7 хоног сарын зорилтод байсан уу? Хэрвээ тэр үнэхээр таны сард тухайн улирал төлөвлөсөн зүйл байсан бол тийм ээ гэж ингэ бичиж болно. За энд бол зорилгоо за жим явах гэж тавьчихъя тий. За жим явах гэсэн зорилгыг та 7 хоногт оруулаад тэр нь сард таны улирлын зорилтод байсан бол маш сайн гэсэн үг. За иймэрхүү байдлаар эхлээд зорилго маань яг таны урт хугацааны таны ирээдүйд хэн болох ч байгаа тэр зүг рүү тэр чиглэл рүү явж гин үү? Эсвэл тэрнээс гажуудсан байна уу гэдгийг харна гэсэн үг. За энд нэг төрсөн өдөр гэж оруулж хэлдэг тийм. Найз нөхдөд төрсөн өдөр зөндөө болдог. Гэхдээ бүгдэнд нь бас очих хэрэг байна уу? Мэдээж хүн болгоны хувьд янз бүр гах. Зарим хүний хувьд бол нүүм заавал очих ёстой шүү дээ. Зарим хүний хувьд заавал биш байж болно тийм үү? Тэгэх мэтчлээ ингээд зорилгоо эхлээд ямар учиртай хаанаас ямар холбоотой зорилго вэ гэдгийг эхлээд харах хэрэгтэй. За үүний дараа болохоор хит хитэ алхам байгаа. Хамгийн нэгдүгээрт болохоор танд орчин чухал. Орчин мөн цаг. За 7 хоногийнхаа одоо дүгнэлтээ хийхэд танд орчин буюу хаана тэр дүгнэлтээ хийх юм бэ? Тэр газар одоо аль болох чимээгүй нам тайван болж өгвөл ганцаараа нэг хэсгийн суух боломжтой. За үнэхээр танд тийм орчин байхгүй бол одоо өөртөө одоо цаг гаргах хэрэгтэй нэ гэдэг ойр орчин хүмүүст бас хэлж болно тийм. Чимээгүй газар хэрэгтэй. За цагийн хувьд гэх юм бол нэг тогтсон цаг ер нь авчвал зүгээр гэдэг. Тэгэхгүй болохоор хүн нөгөө угаасаа дадал зуршлын амтан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тогтсон цаг байхгүй бол нөгөөтгөн дээрээс хэвшил болж өгөхгүй. Одоо нэг тийм байх ёстой шүү, хийх ёстой шүү гэж бодоод яваад байдаг хийхгүй. Тэгэхээр орчноо бодох ёстой ахын цагаа бас тогтчвол зүгээрээ. За тэгээ та өөрөө ямар л одоо багаж хэрэгсэл ашиглан тэрийг хэрэгжилж болно. Одоо энийг багаж гэж тавьчлаа тий. За багажт нь бол одоо дэвтэр ашигладаг бол дэвтэр үзэг дижитал одоо iPad эсвэл одоо компьютер ашигладаг бол лаптоп ашигладаг бол тэрийг тэр нь яаж ашиглаж болно. За гар утсан дээр аппликейшн ашигладаг бол бас тэрийг ашиглаж болно. Хүмүүс одоо Trello ашигладаг, Microsoft-ийн To Do гэдэг аппликейшн ашигладаг янз бүр тий. Та өөрийнхөө сонирхлоороо тэр багчаа сонгоно. За ингэ бэлтгэл ажлаа хангацсан бол та хамгийн түрүүнд өнгөрсөн 7 хоногоо дүгнэнэ. Өнгөрсөн 7 хоног асуулт тавиад авчилж. За өнгөрсөн 7 хоногт би яг ямар одоо зүйлсүүд амжилттай одоо хийж гүйцэтгэсэн юм бэ? Тэр нь мэдээж одоо миний бас урт хугацааны зорилт хамаатай байх хэрэгтэй тийм ээ. Миний амжилтууд юу гэсэн? Доор хаяж одоо 3 амжилт бичвэл сайн.
Тэгээ хинтээ бол ингээд за амжилт хэрч юу илээ гэд гайхаад бичих юм болдохгүй бас хүмүүс байдаг. Гэтэ энийг бол бичээ сурчих хэрэгтэй. За жишээлбэл би одоо өнгөрсөн 7 хоногт жимд явна гэж зорилго байсан ч тэгвэл би жимд явцсан байна, сайн байна ч тэгээд өөрийгөө одоо дотор бас урамшуулнаа гэсэн үг. За хитрхи их одоо гадуур явж ингээд хэрэгтэй хэрэггүй юм авахгүй те хийдэг шопинг хийхгүйгээр зорилго тавьсан бол тэрэндээ хэрэгжүүлээ мөнгө эмзэн бол бас тэр чинь амжилт шүү дээ. За асуудлууд юу ийсэн юм? Мэдээж ингээ бүх зүйл төгс төгөлтөр санснаар болдог байсан бол одоо дэлхийн ертөнц их өөр хасан баг тий. Тэгэхээр асуудлуудаа бас байвал бичнэ. За тэрнээс гол нь бид нар дараагийн удаа ийм асуудлуудтай нүр тулвал яаж одоо даван туулах эсвэл яаж энэ асуудлыг бий болохгүй бах талаар л харах гэдэг гэсэн үг. Тэгээ юу сайн болсон, юу сайн болоогүй гэсэн хоёр зүйлээ амжилт асуудал гэдэг дээрээ гаргачнаа. За одоо энэ дээрээс суралцах зүйлүүдээ. Сурах зүйл байсан уу? Бид байнга суралцж байдаг тийм бид бүх зүйл төгс биш учраас за би нэг тэр хүнтэй ингээд нэг харилцахдаа нэг ингээд ойлголцсон шүү. За дараагийн удаа нэг арай нэг ингээд ойлгуулъя гэдэг ч юм уу. Эсвэл бүр нарийн төвхтэй асуудал байсан ч болно. За дараагийн алхам болохоор эх 7 хоног руугаа илүү чиглэнэ. Эх 7 хоног руугаа за би ямар толгой эх 7 хоногт юу ямар гол ажлууд байгаа лээ. Эх 7 хоног руу төвлөрнө. За энэ дотор би хамгийн түрүүнд надад эх 7 хоногт одоо ямар товлсон одоо яг тогтсон одоо уулзалтууд төрсөн өдөр ч юм уу эсвэл хий нэгэнд амлцсан зүйл өдөр гаригтай зүйл байл. Уулзалт. За төрсөн өдөр гэдэг нь HP happy birthday гэдэг товчлчих тий. За тийм зүйлүүдэд харнаа. За дараа нь бол түрүүн ярьсанчлан эх 7 хоногийнхаа хамгийн чухал зорилтуудаа тавина. Хамгийн ач холбогдол өндөртэй. Хамгийн ач холбогдол өндөр ямар ажлууд вэ? Тэрийг гаргана. Хит их олон гаргачвал бид нар нөгөө хийж амжихгүй те. Тэгэхээр нэг 3 дотор ч юм уу. За үнэхээр та олон ажиллавал тэрийг одоо бичгээс аргагүй бол. За эдгээр ажлууд маань бас урт хугацааны одоо зорилттой хамааралтай нэг гэдэг юм уу шалгаад явчихна. 7 хоногийн улирлын за бүр цаашлаад жилийнхаа чарсан болно. Энэ дотор орсон байна уу, багтсан байна уу гэдгээ өөрөө шалгах чинь гэсэн үг. За өмнөх 7 хоногоос орж ирж байгаа ажлууд байдаг. За тэр болгоход өмнөх 7 хоногийн ажлууд ингээд яг санснаар болоод дуусчдгүй шүү дээ тий. Тэгэхээр өмнөх 7 хоногоос хойшилсан зүйл юу вэ? Тэдрийг бас чигсэн гэсэн үг. За хүн болгон янз бүрийн арга хэрэгэлдэг баг. Би бол өмнөх 7 хоногоос орж ирж байгаа ажлуудаа ингээд зураастай биччихдэг. За тэгэх юм бол энэ бол хойшлоод орж ирж байгаа ажлууд юм байна гэд твиттер дээрээ тэмдэглэж болно. Ямар ч арга хэрэглэж болно. За ингээд 7 хоногийнхаа ерөнхий дүр зураг гаргацсан бол бидний бас нэг мартаад байдаг зүйл их юм бол өөрийнхөө одоо нэг инбокс гэж ярьдаг тийм мэйл ирдэг тэр инбокс хэсгээ одоо цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа одоо их хэмжээний одоо мэйл ирж хүлээж авдаг хүн бол маш олон мэйл ингээд үүсээд овоорцсон байдаг шүү дээ. Тэгэхээр за эндээс өмнөх 7 хоног яг түрүүний явсан системтэй адилхан. За аль нь эх 7 хоног руу орох юм? Аль нь одоо болцсон? Алийг нь би өөр хүн рүү одоо даалгах юм? Тэр хэсгүүдээ одоо шалганаа гэсэн үг. За энэ дотор одоо мэйлүүд ч орно. Янз бүрийн notification орно. Янз бүрийн хурлууд орно. Митингүүд орно. Тэгээ устгахыг устгаад дамжуулах делегейт гэж ярьдаг те. Делегейт юу дамжуулах delete устгах. Тэг зарим нь архивлсан ч болно. Archive.
Дараа нэг хэрэгтэйг архивлдаг шүү дээ. За ийм үйлдэлүүдээ бол мэйлэн дээр хийгээд зэгцлээд өгчин. За хувийн мэйл, Gmail, ажлын мэйл ашигладаг бол за бүгдэн дээр нь хийжвэл бүр сайн. За эсвэл та өөрөө за би Gmail дээр л хийчихье, би Outlook дээр л хийчихье гэж авал тэрэн дээрээ бас сонгоод хийчих болно гэсэн үг. За дараагийн алхам бол эх 7 хоногоо түрүүн бол бид нар эх 7 хоногийнхаа одоо ерөнхий зорилгоудаа харсан шүү дээ. Ач холбогдол өндөртэй зорилго өмнөх 7 хоногоос одоо хойшилж орж ирж байгаа зорилго гэж харсан бол одоо бол бид нар илүү төлөвлөгөө schedule гаргах тал руугаа харна гэсэн үг. Тэгэхээр эх 7 хоног түрүүн төвлөрсөн бол одоо төлөвлөнө. Баг зэрэг ялгаатай тийм. Нэг нь болохоор за ач холбогдолтой ажлууд. Одоо бол илүү бид нар яг хизээ ямар ажлыг хийх юм бэ? Ажлуудад аралд оруулна. За мэдээж түрүүний бодсон чухал ажлууд ч юм бол орж ирнэ. Хамгийн чухал ажил. За энийг л хийхгүй бол энэ 7 хоног ерөөс ямар ч үр дүнгүй болчлаа гэж бодож байгаа ажлууд байна гэсэн үг. За дараагаас нэг хийхийг одоо хийчвэл зүгээр дээ те хоёр дахь одоо чухлаараа хоёрт орохоор ажлууд хийчмээр л байна. Одоо юу гэдгийг та шүдэ үзүүлэе гэж бодоодсэн бол шүдэ үзүүлэх. Гэхдээ шүдэж юм бол яг одоо өвдөд байгаагүй. Гэхдээ ер нь нэг үзүүлэе гэж бодоод байгаа бол тиймэрхүү эрүүл мэндтэй холбоотой эсвэл найз нөхдөдтэйгээ уулзах ч юм уу те. Ерөнхийдөө бол хийчүүл зүгээр, цаг гарвал хийчүүл зүгээр ажлууд л гэсэн үг. Цаг гарвал хийнэ. Ийм ажлуудаа ингээд дарааллуулах нь. Баг зэрэг ялгаатай тий. Дөрөв бол бид нэр хамгийн чухал ажлууд маань хийхгүй болохгүй ажлууд маань ач холбогдолтой өндөртэй ажлууд дээр зөвхөн төвлөрсөн бол одоо тэрнээс гадна цаг гарвал хийх ажлуудаа бодно гэсэн үг. За энэ ажлуудаа ер нь ингээд дараалалаар нь гаргачлаа. Тэгэх юм бол би энийг хизээ хийх юм. Гаргах бол ингээ амархан тий. За гол нь тэрийг чинь цаг хугацаанд нь байршуулна. Яг хизээ нөгөө 7 хоногийн хугацаа байгаа ш. 7 хоногийн одоо 2 дахь өдрийн 10 цагаас хийх юм уу? 5 дахь өдрийн өдөр 2 цагаас хийх юм уу? Тэрийг гаргана гэсэн үг. Хизээ хийх юм. Тэрийг гаргахгүй энэ чинь зөвхөн хүслийн жагсаалтал болоод байна гэсэн үг. Нэгмар гаргийн ингээд доош нь бол календар дээр бол одоо ингэж харагдах нь шүү дээ. За 10 цагаас 11 цагийн хооронд. Тэгээ нөгөөх нь болохоор 12-оос 1 цагийн хооронд гэдэг ч юм уу. 5 дахь өдөр баасанд. За ингээ календар дээр цагаа бүгэл. Time blocking гэж бид нэр ярьдаг тий. Time blocking талаар бас бүгдээрээ ярилцсан. Илүү дэлгэрэнгүй яаж яг time block хийх юм бэ гэдэг. За ингээд хуваарьдаа гаргаад оруулчлаа нөгөө хийх ажиллаа. Нөгөө хурлаа. Нөгөө уулзалтаа өөрийгөө бас өөртөө бас цаг зарцуулах тэр цагуудаа оруулах хэрэгтэй. Дандаа ажил оруулаад байвал та чинь бас робот биш хүн учраас нэг л өдөр ядарна. Тэгэхээр өөртөө зарцуулах тэр цагаа өөртөө болон гэр бүлийнхэндээ зарцуулах тэр цагаа болж өгвөл тусад нь гарвал зүгээр. Та ном уншаад одоо сайхан тайвширдаг тий ганцаараа цагийг өнгөрөөд бас ирч хүчээ нөхдөг бол тэрийг хийнэ л гэсэн үг. Эсвэл найзуудтайгаа гэрийнхэнтэйгээ уулзаад илүү ирч хүчээ нөхдөг төрлөөн байх юм бол бас тэрийг л хийнэ. Тэгэхээр өөртөө гаргах тэр цаг заваа заавал бүр 7 хоногт оруулах хэрэгтэй. Энийг бол маш олон хүмүүс мартаад байдаг. Зөвлөлтөө одоо зорилгын араас ингэн тэгнгээ дайч явж байгаа зөв. Гэхдээ нэг өдөр л бид нар саваад дунд чинь ядарчдаг. Ерөөсөө ирч хүчгүй болоод нөгөө гой зорилтоо хайчдаг. Өө би чадахгүй байна. Ийм амар ингээд явж байгаа өвтчлөө эсвэл одоо юу гэдэг нэг л ингээд надаас хүч харахгүй байна гэдэг. Гол нь нөгөө амралтаа зохицуулахгүй шүү дээ. Ажил амралтаа зохицуулахыг сонсоод идэг мэдээд идэг. Гэхдээ яг бид нар 7 хоногийнхаа төлөвлөгөөн дээр оруулдаг л ахал дээ ихэнх хүмүүс. Тэгэхээр өөрийгөө одоо арчлах, өөрийгөө хайрлах тэр цагуудаа оруулна. Тэгээ өөрийгөө хайрлах цагаа оруулах гэхээр ингээд ичээд идэг. Өөрийгөө хайрлах цаг гэхээр юу гэсэн үг юм? Усанд сууна гэсэн үг юм уу? Та усанд сууж өөрийгөө хайрладаг бол усанд суунаа. Ном уншдаг бол номоо уншина. Агаар талхдаг бол агаар талхна. Тэрийг л хин гэсэн үг. Таны өөрөө чинь л одоо сонирхол. За дээрэс нь энэ дээр бас нэг чухал зүйл болохоор тодорхойгүй зүйлүүдэд бид ингээд цаг ерөөсөө үлдээдгүү. Тэгээ түрүү ярьсан тийм амьдрал тодорхой бүх зүйл ингээд гоё санснаар болдог байсан бол дэлхийн ертөнд бас өөр байхсан баг гэдэг.
Тэгэхээр тэр тодорхойгүй зүйлүүд гардаг. Тэр зүйлүүдтэй цаг яг нь үлдээдгүй хөвчлэн. Нөгөө календар ингээд дүүртэл бүглчдэг. Тэгээ дараа нь ингээд гинтийн янз бүрийн болоо. За нөгөө гайгүй гэдсэн шүтэн гинт өвдөж юм ч юм уу тий. Тэрэнд ерөөс ингээд цаг үлдээх бүх юм бүгэлтэн гэдэг. Ерөөсөө цагийн ингээд голдоо ямар ч завсаргүй ингээд хурлууд зарлцсан. За энтэй уулзсан, тэд нартай уулзсан, маркетингийн багтаа уулзсан. За маркетингийн багийн дараа за нэгээс хоол идчихэд араас нь одоо юу гэдэг санхудаа уулзсан гэл ингээд бүх цагаа бүгэлчдэг. Ихгүй гэсэн үг. Тухайн өдөртөө л нөгөө чухал хамгийн ихтэй 3 ажил гэдэг чинь тэрэн дээрээ төвлөрөөл үлдсэн цагуудаа бас өөртөө яг нөгөө гинтийн зүйлүүдэд ингээд зай завсартай, голдоо ингээд зайтай зай үлдээн гэсэн үг. За ер нь 7 хоногийнхаа одоо дүнэлтээ бол ийм байдлаар яваад эх 7 хоногоо төлөвлөсөн байхад бид нар зүгээр л толгоон дотроо бодоол за чухал шүү, хийх ёстой шүү гэд бодоод явснаас илүү үр дүнтэй байна. За тийм ч болохоор зорилгоо бичдэг, тэмдэглэдэг хүмүүс илүү тэр зорилготой хүрдэг гэж бүр судалгаа авдаг шүү дээ. Харвард төгсөгчдөөс хийсэн судалгаа. Хүмүүс Харвард төгсөгчдөө бүгд л амжилттай байна гэж боддог. Гэтэл бас дотроо зорилгоо бичсэн бичээгүйгээр бас ялгаатай гэсэн тийм сонирхолтой судалгаа хийдэг байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа 7 хоногоо дүгнээд эх 7 хоногийнхаа ажлуудыг маш эмгэгцэгтэйгээр хуваар гаргаж чадах юм бол бүгдээрээ сансан ботсон зүйлстэй хүрнэ.